цагаан батга бүр 1 биш 2 3 биш заяа 4 5-аар гарсан байхгүй юу. Тэгээ цагаан батга чи ингээд наашаачгүй цаашаачгүй болчоод хэрэглэж юм нэ. Наашаачгүй цаашаачгүй болчоод яг нэг махуулж үлдэх гээд цагаан батга ч юм уу махуулаа үлдчихлээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө арай дөрөвтэй гүн цэвэрлэгээний сайтыг хэрэглээдсэн чинь эхнийх нь ингээд гоё шахагдаад гараад ирдээ. Өөрөө юу? Тэгээ тэгээ хамгийн арай мэ. Сайн юу? Арай мэ. Тайван санаач байгаа. Арьсныхаа санаач гэлээрэн да. Энэ дээр ингээд нэг хөөрхөө юм гарсан. Гэхдээ бүр амар үр дүнтэй гэдэг шиг. Нөгөө өмнөх гоо сайхны бүтээгдэхүүн маань нэг нэл байгаад байгаа мөртлөө гоё чигшил өгөхгүй нэ гэдэг жисэн шүү дээ. Тэгээд яг тэр чигшил яагаад өгөхгүй нэ гэдгийг юунаас ажигласан бэ гэхээр ингээд цагаан батга бүр 1 биш 2 3 биш заяа 4 5-аар гарсан байхгүй юу. Тэгээ цагаан батга чи ингээд наашаачгүй цаашаачгүй болчоод тэгээд цагаан батга ч юм уу махуулаа үлдчихлээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө арай дөрөвтэй гүн цэвэрлэгээний сайтыг хэрэглээдсэн чинь эхнийх нь ингээд гоё шахагдаад гараад ирдээ. Өөрөө юу? Тий өөрөө. Тэгээ хамгийн гол нь нэрээ энэ өчигдрийн уржигдэр за 2 өдөр нэг жоохон бөмбөж жагаад тэгээ ингээ өөрөө ингээд задарсан уу? Тий задраа гараад ирсэн. Тэгээ айбар цэвэрх энэ маргааш юм нөгөөдөр хэд идэх чинь. Найз санаж нь муухай цагаан батга наашаачгүй цаашаачгүй гараад ахаар нь шахсан чинь 7 сарын ихэр шахсан юм 9 сар хүртэл байлаа гэж ярьжсэн шүү дээ. Тийм өөрөө шахахаар тийм аюултай тийм ингээ 2 сар сорвин тээж байгаа байхгүй. Тэгэхэд энэ бол одоо 2 хон харж байгаа чи. Гоё. Тийм ийм гоё ингээ үр бүтээлтэй энэ гүнийн цэвэрлэгээ гэдэг чинь ингэж явагддаг юм байна за. Би бодлоо. Тэгвэл ингээд гүн цэвэрлэж байгаа шүү дээ мэнэ. Гүн цэвэрлээд байгаа учраас цаанаас нь нөхөн сэргийн хэсүүд нь аягүй сайн идэвчээд тэг нөхөн сэргийн чинь сайн явагдаж байгаа. Тэр нөгөө хаан тохирдол хаан хэрэггүй зүйл байгаагаа хэсүүд нь таниад одоо жишээлбэл бидний арсан дээр чинь ингээд микрофаг хэсүүд хэмжих юм тархлааны аяг мундаг хэсүүд зөндөө байдаг байхгүй юу? Тэр хэсүүд чинь ингээд тархлааны хэсүүд чинь гадны биетийг таниад энийг залгий, энийг хайлуулъя. За эсвэл энийг түрдээ ингээд залгаа байж ч гэдэг юм уу ингээд тэр гадны биетийг, гадны нэм вирусыг баадгүй те яаж асуудал шийдэхийгээ бусад тархлааныхаа хэсүүдтэй ингэж дандаа ингэж хамтарч ажилладаг. Нэгэн залхихад нэгэн задлах ч гэдэг юм уу. Яг тийм процесс нь идэвчээд тэгээ өөрөөрөө ангаах буюу өөрөөрөө эдгээх тэр процессыг чи сайжруулад цэвэрлэгээ сайн хийнгүүт чинь нөгөө хэсүүд чи идэвчиж эхэлж байгаа юм шүү. Харин тийм байна. Тийм байна. Тэгээ би бүр баярлаа. За энэ сте яаж энийг гаргах вэ? Ямар ч лээсэн цагаан махахыг бүр махвал чинь тэгээ цагаан батхыг шинсэн гадагшлуулах болохгүй гэж бодож исэн чи өөрөө ингэ гараад ирдээ. Яг нь бол ингэр байдгийг бүр ингэж махуулсан. Тэрийг юусэн хаалцтай. Гэтэ айгу бүдэх нь л дээ ингээд крем тохиол юу харагдахгүй. Намны тус төрөхөр ингэ яа ингэр байж байгаа гарт мэдэгддэг байхгүй. Харж лээ магадгүй жижигч юм билүү. Би бүр ингэ сонссон. Би бүр энэ атомигийн абсолютсэд хайлуулдаг гэж сонссон. Тэгээ би бас тэрийг нь хүлээгээд хайлах нь яах нь гэд. Тэгээ хоёулаа чинь хэрэглээд удаагүй байгаа. Тийм болохоор нэг хайлуулах, тийм хурдан хугацаанд хайлуулах байх гэж бодсон. Гэтэ ингээд гаргаад ирж байгаа гоё байгаа байхгүй. Одоо ингээ энд яг байсан цагаан батга байхгүй үнэн гоё. Одоо энд нэг хоёр хүн байна. Энийг хайлуулах нь харандаа нэзэн. Тэгвэл гоё цэрхэн болоод амар энэ гоо сайхан дорохгүй. Харин тийм. Өстой гоё. Мөнгөгүй. Цаггүй. Арай алхны ярьс арчилгаагаараа л өөрийгөө яг боддоор хуурахгүйгээр авна гэдэг чинь гоё байхгүй. Одоо ингэ чимчигнээд байгаа байхгүй амар гоё ингэ цаанаасаа чимчигнсэн мэдрэмжтэй. Энийг хүн болго мэдрээсэй те. Харин биг флэнсер буюу тасан цэвэрлэгчтэй хүрэхэд 1-2 минут болоход цаанаасаа арьс чинь чимчигнэн. Ингээд чимчигнээд ингээд юм яг чимчигнээд байгаа мэдрэмж төрөө. Тэгээд 2 минутын дараа сайхан массажлаад гүнээс нь тохирдлоо сайн гаргаад тэгээд бүлээх усаар угаачаад хөөсөн цэвэрлэгчээр угаа. Хөөсөн цэвэрлэгч бүр янзын өтгөн юм а тэр нэр. Хэрэг одоо тийм баха. Нэрэ сонноос би хэлэхэд атомын гарын тус аягүй гоё юм билээ. Тэгэхээр нэг үгүй хэлэхэд би маш их юм угаадаг гараараа. Тэгээд бас нөгөө имлэгт ингээл гар ариутгахч бод аягүй хэрэгэлдэг гэсэн. Миний ингээ гарын арьсан гэдэг жоохон улаавтрахгүй юу нэг юм өнгө арьсан аягүй нэмгэн. Тэгээ хүмүүс бас аягүй хэврэг болохоор би байнга нөгөө 3 сар оролцоод чаддгүй амархан гэмтчихдэг. Тэгээ нэг өдөр ингээ миний гар даашчаад ингээ аягүй ингээ улаацсан байсан юм бид ганаас юу санаа зовдөг л доо үнэн. Тэгээд ингээ за яа юм блэ. Харин тийм ээ. Би надад гарын тус ань өгсөн чинь гажтмаа надад гарын тус өгсөн байхгүй. Найз гээ. Тэгээ гарын тусын ингээ түрхсэн чинь бүр хэсэг хугацаанд миний гараа ярьсан амар тайвшраад нөгөө амар даараад бэрээд бүр ингээ улаан болсон байсан миний гараас. Аягүй өвтөйхэн өнгөлөөр болоод өнгөн цэцэг даа. Тэгээд би бүр ингээ тайвшраад ёо. Одоо нэг гараа гаргаад нэг юм бичгтэйгээ боллоо гэж би бодсон. Тэр амар өвтөйтэй биш үү? Тэгэд үтгэх юм билээ бас гарын тус нь бас тийм өвтөйтэй юм билээ. Би чихэр багийн гарын тус амар голдог. Бараг нэг сайн таардаггүй. Эсвэл нэг оливын тустай юм даа гэж бодсон. Оливын тустай гэсэн. Sorry. Яс юм. Яс орох гэдэг. Чис хэвээр гоё тоосон. Тоож байна уу? Тэгээ ямар ч гарын тусмаас үнэхээр гоё. Би гарын тусаас солино. Сэрмэг атомигоос авах юм зөндөө байна. Яа хэн бодоод юм авах юм. Харин тийм ямар олон нэр төрөлтэй төлөвлөлттэй юм бэ? 7000 гаруй нэр төрөлсөн шүү. Зөвхөн нэр төрөлсөн. Тэгээд за
нарны тосны нэр төрлөгээд ингээд нарны тосын дотор л их зөндөө болоо. Нарны тос нь ямар боломжийн үнэтэй байх юм бэ? Гэхдээ харин би нууч нь одоо нарны тосол гэхэд миний авдаг нарны тосны үн 98,000 штэ. Яг сайжны нарны тос авъя гэж бодоод би үнэтэйг нь авдаг байхгүй юу? Тэгээд яг жоохон цагаар болоод идэв. Би өөрөө цайварч талаар яг болно гэдэг болохоос шүү. Борооч дөнгөж нэг юм цайгаад идэг штэ. Нэр гоё ярьсан маань цайгаад гоёлоод би энэ өөрөө гарч ирээд далгуулж байгаа цагаан битгах баярлаад байна шүү дээ. За чи гоё deep cleanser-ийн араас foam cleanser хийж гинөө. Найз deep cleanser-аас foam cleanser Жоохон оруулж ийн яваад та. Би одоо яг гоё хэмжээнд харуулдаг сурсан. Үнэхээр жижиг орд юм ээ. Харин тийм ээ. Яг хөөснөө гоё хэмжээнд хараа. Энэ үнээр өстэй гоё. Чи Чи надаас юу асуусан бэ? Их гоё шилтээс. одоо хүүхнүүд нэг өөр асаахан балдаг гоё трик аргууд нь юу байна? За нөгөө Хоёулаа нэлээд даралт болсон шүү дээ бас тий. тий мистик нэг юм хэрэглээл мист нэг юм хэрэглээл мист байт юм гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээ бас зохины тосыг зохины тос чинь хамгийн эмгэн мэдрэмтгий ярьсан зориулсан үнэхээр чангалдаг яг зориултын тос байгаа шүү дээ. Тэрийг ингээд хүзүүндээ хамгийн суларсан хэсгүүдэд төрөх юм байна заяа. За тэгээд дараа нь 3 дахь юу нь одоо хаак нь өвлийн цагт маш хүйтэн хурай сэрүүн хүйтэн энэ үйлрэлт арьс арчилгаагаа 2 дахин нэмэгдүүлдэг гинэ. Тэр бол өстой бас манай монголчуудад үнэхээр хэрэгтэй хаак байна. Хоёр дахин нэмэгдүүлэн гэдэг нь хоёр нарны цэс хоёр дахин давхарлаж тавих гэсэн үг үү? Чигшлээ одоо жишээлбэл чигшлээ зөвхөн чигшлийн ком ганцхан ком хэрэгжилж байсан бол чигшлийн кома дээрээс нь амт мамталтайгаа тэгээд орой болгон сальфитик маск тавьд юм байна. Тэгээд нарны ямар нэг юм нэмэгдүүлэх юм бэ штэ. Тийм. Нарны тосоо болохоор одоо нарны тос чи яг үнэндээ бас 2 цаг тутам сэргээж авах ёстой шүү дээ, тий. Манайх нь нэг үгээр гарчдаг болоход биш. Тэгээд бас сэргээж авах ёстой байна. Уг нь дүүрэн дээр ингээд хүрхдэг юм шпат шиг нэг жижиг юм байна ингээд хөрж өгөхөд тийм ээ. Харин тийм тий. Тэгэхээр тэр нь надад яагаад ч нэг салхуу юм санагдсан. Хурууныхаа өндгөөрөө яг мэдрээд хүрэх гоё хаа тий. Тийм шүү дээ. Арьсаа мэдрээд, арьсан дээрээ түхээд, хуруугаараа түхээд. Хуруу чи бас гоё шүү дээ. Сайстай амар гоё мэдрэмж. Манай хүүхдээ бүр on purpose гэдэг шиг бүр заримдаар ингэж байна. Хоолой дээрээ гинэ. Би бичлэг нормоор л гэдэг юм шиг манай хүү. Магадгүй тий. Гэтэ бас ингэж арьсаа гоё гүн цэвэрлж байгаа ч гэсэн арьсаа тижэл өгөөд би нэрээ гоё болсон байна. Ингээ харсан чинь. Тийм ээ чи бас сайж тий. Тийм ээ тий. Тий. Хуучин гайгүй цайвар юм байна. Хөө чи одоо бүр абсолют 6 та кофе хэрэглэж байгаа гэлөө. Let's new shit. Чамайг харсан чинь би өдөр бол ингээ хуучин юм хэлчихэж би яавсэлээ тэрхмээр ингээ. Тийм нэг мэс гоё юм хэрэглэл гоё нэз. Хамтдаа гоё юм хэрэглэл гоё штэ. Хуваалцдаг юм байна гэдэг яг бодд дүр дүнгээ хаваалцаад хоёр биений хайрсыг яг орой алга хараад. Үнээс нь боцсон хууг нь энэ гэхдээ гүн цэвэрлж байгаа юм чинь гүн цэвэрлснийхаа дараа гоё бүтээгдэхүүнийг төрөхөд үзье гэж бодоод. Яг үнэндээ ингээд санхугаа тооцоолоод үзсэн чинь би өөртөө гаргадаг санхүү мань айгу бага юм билээ. Би өнгөрсөн 7 хоногоос эхлээд ингээд санхугаа бичээд за хоолндоо, хүнсэндээ, машиндаа, байрдаа гэдэг хүмүүдээ ингээд бүгдийн цэцэрлэгт хувцсан тэгээд үзсэн чинь хоёрын болор тэгс чинь нэг гэж. Тэгээд ээж нэр яг өөрийгөө хайсан байдаг байхгүй юу? Би бол үнэхээр хайсан сүүлийн 3 жил одоо бол өөрийгөө баярлуулна, эрхлүүлнэ ялангуяа ярьсан. Найз нь өнөөдөр 2 бүтээгдэхүүнээрээ угаагаад тэгээд чангалдаг ком руу орчих гэж бодож чи яхаар вэ? Тэсэн пилинг хийлээ гэж бодлоо. Пилинг хийх юм үү те? Би энэ төр амар дурлаа. Пилинг хийхгүй бол нэг л нэг шалтан үтсэн биш 3 таа удаад. Тийм. Нөгөө бас л арьс арчилгааны хакуудын нэг нь наач юм байхгүй юу? Арьсныхаа өгцөн эсийг байн гуйжвал цаанаас чинь шинэ арьс төлжин гарч ирэх болно гэж. Ялангуяа өөрөөрөө гуйж чадхаа болцсон 30 нэмхүүдэд зориулав. Надад ч яг тэмээр юм байна. Өрөө. Тий. Одоо бид нар чинь нөгөө хүүхдийн арьс шиг хурдан гуйж хурдан төлчихөө байлсан шүү дээ яг үүндээ. Нэрээ хүүхдийн арьс ямар гоё гэдэг лээ. Тэгээд нэрээ хүүхдийн нүүрэн дээр юм гарахаар ямар хурд идэгдэг лээ. Юм гардаг шүү дээ хөрхөн юм туурна. Тэгээд гээс арилчин. Хүн төлөвлөлт үнэхээр сайн байна. Үнэхээр амар гойж чинь тхүү. Төлөвлөсөн юм гэдэг. Наад гойжуулагч үнэхээр зөөлөн хөтлөг гоё хайц өдөр алган хүртэл хэрэгжилж болдог. Тийм минимум арьс ингээд бүх хүлээж исэн юм шиг гойжуулгыг. Тийм.
Залуу улсууд айгүйх гарч ирж байгаа хаа тий. Ингээд яаж ч юм би ингээ хатаачаад байна. Хатаач гот жоохон бэлэн гэлээс аваад өгчмээр юм бэл. Миний хот бүр санкцын ааш юм. Юу бол хатуу угаалт таадах юм. Нач өөрөө гоё Энэ юм байна. яг бүтээгдэхүүнийхэн зориулт нь тийм билээ. Бүр ингээл гоё хайр суугаал гэдэг. Тосын ч гэсэн. Тийм ээ тий шингээх төлөвлөгөө орчод энэ минийх бүр ингээд жоохон нөхөд удахгүй бүр амар хурд татчих чадах юм. Ингээл гоё шингэж байгаа нь мэддэхгүй ингээл нэлбаагаал тэгэл яг ингээл нүрээ угаахаар юу ч төрхөөгүй юм шиг юм байхаар үнэн урамгүй. Тэгэхээр энэ тоснууд тийм биш байгаа байхгүй. Тэр зөвхөн тосны чинь үтгэнийг хараад вау гэж бодсон. Харин тийм амар өтгөн байгаа. Одоо би бүр ингээд миний энд ингээд яг гүн хүчлээ суудсан заяа. Одоо 40 нэмэх. За сухаас өөрийнхөө. Гэтэ суугаагүй сайхан талхисан хөөхнүүд зөндөө байна. Тэгээд байна. Энийг л алга болгож тэгээ энтэй л тэмц яаж тэмцэж байгааг нь хармаар байгаа байхгүй. Яг асуудалтай арьсан дээр яаж тусч байгааг нь харах хэрэгтэй болохоос бот энэ тэндээ ботокс шахуулсан нөгөө алидийн өөрөөр гоё болсон янз янзаар гоё болсон хөөхнүүд гинт нэг бүтээгдэхүүн нэгэн өдөр хоёрхан өдөртэй мөнгө авсан бүтээгдэхүүнээ энийг хараа энэ бол маш гоё юм гэж ярих бол хүнд хүрхэ болчиход байгаа байхгүй юу. Яг ч хэд хоёр шиг ингээд бүр анх ямар хэцүү арьстай байснаа ингэж зарлан тонхоглаад бүтэн сарын турш ингээд орой олгон чаленж тий орой болгон чаленж зарлаад ингээ гараад ирж байгаа ингээ боддороо яг арьсаа ямар байгааг үзэлж байгаа энэ арьс арчилгаа бол үнэхээр бодит гэж би бодож байгаа. Тийм ээ. Тэгээд юу гүтэл оцсон үү? Яа за. Сайхан боллоо. Нэг гоё гүний зөвлөгөө болчдаг тий. Дараа нь би бүр арьсандаа хүрэх амар дуртай байна. Таач гэсэн тод камер харахаас харж чадахгүй толиргоо ойртохоор сайн харч. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнээ яг ингээл нэг төрлийн одоо минимал амьдрал гэдэг шиг дэгтрхийг хаял гарахгүй янз бүрийн маав тэрийг ч авдаг юм энийг ч авдаг юм уу гэдэгхгүй шуулуудаар яг нэг таарсан гоё бүтээгдэхүүнээ хэрэгтэй болчихвол хичнээн хэрэгтэй байна. Янз янзын бүтээгдэхүүн туршиж үзэх. Тэгээд 10,000 20,000 төгрөгийн юмыг те прайсч үнэхээр гоё болгоно гэж бодож хэрэглэх энэ минь бол үнэхээр бас бодлаа шүү. Үгүй шүү. Хизээж 10,000 юм таны арьсыг тэтлээ гоё болгохгүй. Яг үнийг ч гэсэн бодож үзээрэй. Бити тийм юмд өөрийгөө хуураарай гэж би бүр хэлмээр байна. Хүмүүс бас өөртөө ойлгох байх уу. Нэс надад бодсон шүү дээ. Би одоо абсолют тэгээ шүнээр арьс арчилгааны энэ ком хоёроо өөрөөсөө ерөөсө харамлахгүйгээр ингээд айгүй илбэг түрхээд, хангалуун түрхээд, тосооч гэсэн тий. Яг энэ зөвхөн нүрэндээ түрхээд, хүзэндээ түрхээд тэгээ бай гэж бодсон. Ерөөсө тэгээ яг ингээд санхугийн хатаа хүн гаргаас сурчаар яг ингээд санхуу яг хаана явж байгаа би энэ гэр бүлийн ямар хэсэгт нь явж байгаа вэ гэдгийг хардсан бэ. Тэрнээс за би ч сайхан хоол идэж байгаа юм чинь би ч сайхан ингэж байгаа юм чинь гэж бодоод хахаар ингээд өөртөө юу ч наагаагүй юм байна. Тэгвэл тэгээд тооцоо хийжээж л юм чинь тоо гэдэг чинь сэхч чухал юм аа. Хэдэн процент юу яаж яваа гэж олж харлаа штэ өнөөдөр хэвчнийхөө. Тий. Тэгээд за би нэг одоо ирэх штэ. Тэгээд өөртөө зурцуулах хэрэгтэй юм байна. Тийм л байх тий. 2 3 хөнгөлт гаргацсан. Зөндөө том ажил хийсэн юм чинь. Өөрсдөө шагнах хэрэгтэй. Ээжүүд маань өөрсдөө шагнаж байгаарай. Өмшүүлж байгаарай. Тэгээд гоё арьстай гэрэлдээд явж байгаа хүмүүс хичнээн гоё идэв үү тий. Таана нэг гоё урамтай штэ. Нэг мэдэгддэг шүү. Гоё болж байгаа нь хүртэл тий. За дөрөв дэх төрхлөг маань. Загнан бүрт синтелэг юм. Ой. Тэгээд нэг нь авсан юм чи бас ирэхлээд дуусна. Энийг бас чанартай гэж авчих өө ихлүүрээс. Яа манай хүн шууд найлгаж ирэх гэсэн их чинь хязгаарлаж биш тоо. Энэ өвлийн ханиадны улиралд надад тэр 2000 та витамин С үнэхээр тусалж байна. Манай гэр бүлд ганцхан надад биш. Манай нөхөр зүгээр витамин С аваад. Бүгд багсны хүүхдүүдийг одоо хүчин буюу ингээд хүүхдийг өвчлөх цогц менежмент гэдэг юм байдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээд одоо ингээд суур хүүхдийн эрүүл мэндийн байдлаа шалтгаалаад томоотос төвчин уушгины хатгалгаа за гизгүүлгэхтэй бүх төрлийн өвчнөд өвдөх суур гэж байдгийг. Тэр суур нь хүүхдүүдэд дийлэхдээ тусдалт байдаг шүү. Тус багтал. Хүүхдүүд хүүхдэл айгүй хурдан хатгаавчих гэдэг. Ханаа түрэл хатгаавчих гэдэг. Амархан ханаа түрх гэдэг. За тэгээд суулгах төвчнөд ожигдох гэдэг, хүндрэх гэдэг. Яг тэр чинь дөнгөж өсөж байгаа хүүхдүүд маш их өсөж байгаа, маш их хуваагдж байгаа. Тэгвэл улаан эсүүд ч гэсэн 70 цагаалаа шинжилгээдэл байж байгаа хэрэгтэй байхгүй гэтэл шинээр ис үйлдвэрлэхэд маш их хэмжээний төмөрийн хэрэгцээ их байдаг улаан эсүүд.
Усны султны хурд учраас тэгэхээр цэв давхар төмрийн бэлтгэл ер нь айлгахаар үгүй. Төмрөөр баялаг хоол өгнө. Тэгэхдээ өглөө үлрэлт бидэд ногооноос төмрөө авъя гэдэг гэхээр нөгөө олдоц мөрт болчихдаг. Тэг брокколи гэж нэг. Яг брокколи байхгүй. Тий, махаа өгөх гэхээр хүүхдүүд мах бас идэх дургүй хүүхдүүд байдаг тий. Хэдэн ч нэг төмөр дутагдaltaй хүүхдүүд ихтэй мах идэх дургүй байдаг. Нөгөө тэрийг юунаас олж болох вэ гэхээр улаан будаа, хар будаа хоёр төмрөөр маш баялаг байдаг. Тэгээд нөгөө гурвалжин будаа шүү дээ, харилцаа гурвалжин будаа. Энэ гурван төрлийн будаад миний цагаан будаа юм уу басматай будаатай хольж агшаагаад цэцгийн тосоор хандаад жоохон үзэм юм уу цангас хийгээд өглөөдөө нэг юм дан цагаан будаагаар биш ийм өнгөт будаа бэрээс ч юм уу ийм өглөөний тутаа хийж өгч сургаараа зав. Тэрнээс төмрийн халтар ч юм дан цагаан будаа гэсэн юм. Тийштэй одоо тэгээд янз янзын гой гой хар будаа гэдэг манай Монгол зөндөө гой гойор ороод ирсэн. Галаа тавсан ч болно. Одоо Монгол үндэснийхээ хүнсийг бодохоор сүл сүлхрийн гурил гэж байдаг байхгүй юу? Говьалтай болоо усад ургадаг. Сүл сүлхрийн гурилыг хэрэглэж болно. Гэхдээ сүл сүлхрийн гурил өөрөө бүлтэй үе байгаль ургадаг учраас айгүй ховор болсон мөлий. Энэ жил баг гараа. Өнгөрсөн жил сүл сүлхрийн гурил бол бас маш төмөр цус багталтанд айгүй сайн сэтгэлжүүлдэг. Аптэйч сүлдө байнга сүл сүлхрийн гурил л уудаг байл шүү дээ. Тэгэл чад тастаа багсраал. Тэгэд элэг, бөөр, дэлгүү энэ гурван эрхтэн уламжлалт хангаах ухаанд цус төрчлөлтөнд маш сайн оролцдог гэж үздэг. Тэгээ хүүхдийн доороос нь дулаахан байлгана гэдэг бүрийн дэмжих гэдэг байгаа. За хоол хүнсэнд нь төмрөөр баялаг хоол бас элэг өгч болно, зүрх өгч болно. Эдгээр ч бас төмөр, сэлэн, цайр гэд эдрээр баялагхгүй. Энэ хоолуудыг өгөхөөр хүүхдээ бидэд нөгөө нэг яг байшин барихтаа хундаа яг энэ цутга бүрэн цутгамал байшин гэдэг чинь айгүй сайн байдаг шүү дээ. Яг тэр шиг юм хүүхдээ багаас нь айгүй эрүүл өсөх гэдэг байхгүй. Тэгэхээр төмөр ингээд чи салхицын бас ингэ хараад үзээрэй за. Ингээд нүдний хондоо гэдэг шүү дээ. Ингэж шалгаад утчих хэр байна. Тэгээд хурууны өндөг байгаа шүү дээ. Хурууны өндгнээр нь дараад хэр буцаад хурдан юм улаан яган болж ингэдэг нь хараад байгаа за. Тэгвэл ерөнхийдөө ингэ цайвар ингэ цайвар цагаан алгын бас ингэ хангаад ер нь жоохон цайвар цанхгар байгаа тэгэл манай хүүхд жоохон төмөр хэрэгтэй юм гэж бодоод автомобилийн төмөр өгсөн ч болж одоо өглөө болгон буйшиг гэдэг манай буйшиг чинь ер нь манай гэрийн цасан цагаан. Гэтэ ер нь төмөр дутчих гэдэг байхгүй. Дүүгээсээ нэг гэр талдаа би одоо юм болсон мөлий гайхаа л гэдэг. Гэтэ одоо яг нэгэнд одоо амархан цус батгах гэдэг юм манай хүн. Тэгээд одоо яг дандаа төмрийн бэлтгэлийн нэг одоо өвөл болохоор би тасралтгүй гэх юм ер нь өвлөө үлрэлт үлрэлтэх үү. Бид нэг ногоноос авах шинжиж багсчдаг болохоор тэрийг заавал гаднаас нэмж өгөхгүй болохоор болдог байхгүй. Тэгээд өвлж угаасаа бүх өвчлөл эхэлж штэ. Хүүхдийн үлрэл танай тамгаас холоод тий. Тийм болохоор яг үдээд ингээд яг өвлийн 3 сараа хүүхдээ бариад авчвал хавар мавар гэж яндар сүлдэж өгдөг юм байхгүй. Шийдэ. Би нэрээ ийм гоё эрүүл мэндийн мэдлэгтэй эмч найзтайгаа арьсаа арчлаад зөндөө олон юмны талаар яриад юм арьс арчилгаа хийж байгаад үнэхээр баяртай. Миний мэдлэг үнэхээр тэлэгдэж байна. Гоё юм аа баярлаа. Үрээ одоо олон ээжүүд энэ талаар мэдээд өнөөдөр нэг ээж миний YouTube дээр хэдэн сарын өмнөөс бичлэгийг үзээд бүр амар хүрхэн гэсэн мэлээ. Яг хүүхдүүд хүүхдэн дутуу хөхөд байсан чинь тэр үеийн бичлэгийг олоод үзчихлээ гэдгсэн амар хүрхэн. Статус алгасан хайр тий. Би тэрийг нь сая комментиг үзчихвэл яах вэ? Тусалчлаа юм байна. За найз нь хамгийн сүүлийн төгжих тижээлийн тасаа төрөгчлээ. Төгжиж бай гэж аж бүх гоё төрсөн юмнуудаа хамгийн сүүлийн тасаараа төгжээд өдрийн шөнийн турш арьс арчилгааны гүн арчилгаагаа хийчлээ гэсэн үг. Би нэг юм харин анзаарсан. Миний төгжиж байгаа тос маань яг амар сайн чанарын тос байж чадахгүй болохоор ер нь өдрийн турш чигээ барьж чадахгүй байгаа юм болов уу гэсэн нэг жоохон төвлөрөн төрсөн. Өглөө эдгээр гоё сэрж байгаа ч гэсэн. Найз нь бол үнэхээр чигний асуудал байсан. Яг гэвэл би ч одоо ингээ 2 дараалж төрөхдөө бараг л 3 жил гарan яг нөгөө өглөө болгон ингээд будаа явдаг байсан шүү дээ. Офис ажилтай байхдаа өглөө болгон будаад хамгаалтаа тавиад гардаг байсан. Тэр habit маань, тэр рутин маань байхгүй болчихж байгаа байхгүй юу? Гэртээ байхаар чинь. Тэгэнгүүт амар хуурайчсан байсан. Угаагаал яг энэ доод хэсгээр ингээд биржрүүтэд бүр биржрүүтдэг байсан миний арьс. Тэгээд яг энэ биржрүүтэлд энэ арьсны хуурайшил бол атомикийн энэ абсолют хэрэгснээс хойш үнэхээр орморгүй байхгүй боллоо. Өнөөдрөөс нэг хоёулын бичлэгс хүнд хүрсэн л хэлээ. За. Европт гэдэг манай нэг дүү маань холбогдоод тэгээ Европт амьдарч байгаа хугацаанд ингээ Европ бүтээгдэхүүн төрөх үнэхээр арьсанд нь таахгүй нэг. Ингээд юм гараад, батга шаваа, батга гардуу арьсан дээр нь батга гараад тэгээ тэр нь бүр ингээд идэлээд өрөвсөөд бүр амар хэцүү. Тэгээ Монголоос ингээ гоо сайхан бүтээгдэхүүн цахиалаад каргодод авахаар баг сая гарч ийн гинэ. Сайн ингээд юм өсөө олныг авч байгаа шүү дээ тэр чинь. Баян аваад чадахгүй тий. Тэгээд бүр үнэхээр амар хэцүү байна гэ. Тэгээ гоо сайхны бүтээгдэхүүн Аз хүнд үнэхээр солонгос бүтээгдэхүүн цогтх юм байдаг юм гээд. Тэгээ сая намар ингээд бас солон энэ Монголд яг атомыг бол мэдээгүй юм билээ. Яг битэрийн бичлэгийг үзээд дараагийн энийг гоо сонгож үзье гэсэн шийдвэр төрж байгаа юм байна.
Тэгээд Европ бүтээгдэхүүнээ болоод солонгос бүтээгдэхүүнээ буцаад хэрэглээд гэсэн чинь арьсан аваас хэрэгээ дараа дээр болж гэсэн нэр. Ашгүй. Нэг хүний арьсанд ч гэсэн тусалж байвал болох нь тэр. Аварж ирлээ. Харин За бүр болчлаа гараа хүртэл арчилчлаа. Үнэхээр гоё юм аа. За чи минь басан уу? Бүрэн болсон уу? За тэгвэл маргааш уулзъя те. Баяр та. Яа юу байцгаа. Хэлцэн. За.